Сайн байцгаана уу? Хүн төрөлхтний найрамдлын бэлэгдэл болсон Олимпийн наадмын өдрүүдтэй мэнд хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ манай Монгол улсын Олимпийн түүхэн замнал, ололт амжилт, сонирхолтой баримтууд болон шагнал урамшуудын талаар ярихаар бэлтлээ. Бичлэгээ эхлээс өмнө та subscribe дарсан хэсгээ шалгаарай. Манай Монгол улс 1964 онд анх удаа зуны Олимпиад оролцож эхэлжээ. Үүнээс хойш чөлөөт бүх жудо, бокс, буудлага гэсэн нийт 4 төрлөөр 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа юм. Медалийг нь задлан үзвэл чөлөөт бөхөөр 10, жудогоор 12, буудлагаар 2, боксоор 7 медаль тусаас хүртжээ. Олимпийн анхны медалийг 1968 оны Мексикийн Олимпиад авч ирсэн бөгөөд жигжидийн Мөнхбат мөнгөн медаль, Чүмэд Базрын Дамжин шарав, Данзан Даржаагийн цэрэгдэр, Төмрийн Артаг тус хүрэл медаль хүртснээр нийт 4 медаль авч үйжээ. Энэхүү 4 медалийг дан чөлөөт бүхий төрлөөр авсан байдаг. Ийхүү 112 улс орон оролцсон тухайн Олимпиад Монгол улс медалийн чансаагаар 27 дугаар байранд орсон ч хүн амтай харьцуулан хүснэгтэр медалийнхаа тоогоор нэгт бичигдэж байсан багтан амжилт гаргаж үйжээ. Тухайн үед Монгол улсын хүн амын тоо сая 200 мянган орчим хүн ам байлаа. Мөн Монгол улсын дархан аварга хорлоогийн баян мөнх 1972 оны Мөнхний Олимпиос чөлөөт бөхөөр мөнгөн медаль авч байсан нь мөн л түүхэн мөч байлаа. Манай орн 1964 оноос хойш нэг л удаа Олимпийн наадмыг үндэслэн явдал нь 1984 онд зөвлөлт холбоод улсын санаачилгаар социалист орнууд Лос Анжелест болсон Олимпийг бойкотлсноор оролцоогүй бөгөөд оронд нь социалист орнуудын зохион байгуулсан Олимпиад оролцож байж. Мэдээж Монгол улсын Олимпийн түүхэнд хамгийн тэмдэглэлт жил бол яах аргагүй 2008 оны Бээжингийн Олимп байсан бөгөөд анх удаа алтан медаль авч төрийн дуллаа Олимпийн давцанд гიშгэлүүлсэн явдал байлаа. Энэхүү Олимпиад манай Монгол улсын 28 тамирчин оролцсноос жуудаа бүхийн төрөлд Найдингийн Төвшин Баяр, боксын төрөлд Инхбатын Бадар ууган тус алтан медаль хүртэж, 25 м спортын гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрвдорж Сэрдамб тус мөнгөн медаль хүртсэн байдаг. Дараагийн Олимп буюу 2012 оны Лондонгийн Олимп бол манай Монгол улс түүхэндээ хамгийн их медаль хүртсэн Олимп байлаа. Тухайн Олимпиад Олимпийн алтан медальт Найдингийн Төвшин Баяр дахин хүчээ сэрэн мөнгөн медаль авснаар манай улсын цорын ганц Олимпийн хос медальтанд төрсөн юм. Мөн боксоор Нямбаярын төгс цогт мөнгөн медаль, жудогоор Сайн Жургалын Нямбаяр, чөлөөт бөхөөр Соронзон Молдын Баццаг боксын төрлөөр уран чөмгийн Мөнх Эрдэнэ тус хүрэл медаль хүртэн түүхэндээ анх удаа 5 медалийг эх орондоо авчирсан юм. Мөн энэхүү Олимпиар бас нэгэн содон үйл явдал болсон нь 65 кг-ийн жинд чөлөөт бүхийн төрөлд ганц зэргийн мандах наран Узбекистаны бүхтэй хүрэл медалийн төлөөх барилдаан байлаа. Манай тамирчин 7-6-гийн харьцаагаар тэргүүлэн ялхан тодорхой цаг хугацаа дуусгаас хэдхэн секундын өмнө сэтгэл хөдлөлөө дарж чадалгүй баярлаж байлаа. Харамсалтай нь тэнцээний шүүгчид түүний энэхүү үйлдэлийг талбай дээр итгэхгүй байсан гэж үзэн өрсөлдөгч тамирчинд 1 оноо өгснөөр хүрэл медалаа харамсалтайгаар алдсан. Үүнийг эсэргүүцэн дасгалжуулагч Цогт Баяр болон Баяраа нар дэмжээдээр гарч ирэн хувцас тавьж хийсэн нь Монгол гэлтгүй дэлхийн нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон билээ. Өмнөх зууны Олимп буюу 2021 оны Токиогийн Олимпийн наадамд Монгол улсаас жудо, байт харва, хүндийн өргөлт, боксын шүүгчээр нийт 5 хүн ажилласан нь мөн л Монгол улсын түүхэн дэх анхны тохиолдол байлаа. Энэхүү Олимпиад манай улсаас 43 тамирчин ур чадвараа гарган 1 мөнгө, 3 хүрэл медаль эх орондоо авчирчээ. Энэхүү Олимпийн бас нэгэн онцлог нь Монгол улсын нэрийн өмнөөс анх удаа гадаад хүн оролцсон явдал юм. Иранд төрж өссөн Саид Маллай жуудаа бүхийн 81 кг-ийн жинд барилдан мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр 2019 оны 12 дугаар сард иргэншлээ солин Монгол улсын иргэн болсон ч 2022 онд дахин иргэншлээ солин Азербайжаны иргэн болжээ. Мөн зуны Паралимпийн тухай ярил 2000 оны Сидней наадамд Монгол улс анх Паралимпийн төрлөөр оролцож эхэлжээ. Улмаар 2008 оны Бээжингийн 100-ны Паралимпиад манай улс байт харва, буудлага, жуудаа бүхийн төрлөөр нийт 4 тамирчин өрсөлдсөнөөс байт харваагаар Д Баатаржав алтан медаль хүртэн Монголын пара спортын тамирчдын түүхэнд анхны түүхэн амжилт болж ижээ. Үүний дараа Рио 2016 Олимпийн наадамд манай улсын 8 тамирчин цэцмэргэнээс ирснээс жуудаа бөхөр Б уганхүү, пауэрлифтингээр Содон бэлжээнаар тус хүрэл медаль хүртэн амжилт гаргажээ.
Мөн үүний дараа Токио 2020 оны зуны Олимпийн наадамд содон бэлчээ дахин хүчээсэрэн алтан медаль аван Паралимпийн хос медальтай болсон багтам амжилт гаргасан юм. Манай Монгол улсаас хамгийн олон удаа Олимпийн тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчин бол Отрядын Гүндгмаа юм. Тэрээр буудлын төрлөөр зуны Олимпийн наадамд 1996 оноос хойш тасралтгүй 5 удаа оролцсон бөгөөд хамгийн сүүлийн Олимп болох Лондонгийн Олимпиад 30 дахь байранд чагсаж байжээ. Харин хамгийн олон удаа оролцсон Монголын эрэгтэй тамирчин бол Бат Очрын Сэрод бөгөөд 2004 оны зуны Олимпиас хойш тасралтгүй 6 дахь Олимпиад оролцож буй гүйлтийн тамирчин билээ. Тэгвэл улс орныхоо нэрийг өндөр дүргэн медаль хүртсэн тамирчиддаа манай улс ямар урамшуул өгдөг болохыг хамтдаа харцгаая. Монгол улсын засгийн газраас Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 120 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг нэг удаа олгодог бөгөөд ерөнхийлөгч асан элбэг доржийн зарилгаар 2013 оноос эхлэн Олимпиас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр мөнгө урамшуул олгохоор болсон билээ. Үүнээс хойш алт хүртсэн тамирчин сар бүр 4 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчин 3 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 2 сая төгрөгийн урамшуулал бүх насаараа авахар болсон юм. Тэгэхээр манай улсаас Олимпийн медалийн шагналаараа хамгийн өндөр урамшууллыг бүрдэж буй тамирчин бол Төвшинбаяр бөгөөд сар бүр 7 сая төгрөг. Үүний дараа содон бэлчээ сар бүр 6 сая төгрөг хүртдэг байна. Мөн өнгөрсөн Токио 2020 Олимпиар амжилт гаргасан тамирчдад энэхүү мөнгөн урамшууллаас гадна орон сууц бэлгэлж байжээ. Та бүхэндээ содон сонирхолтой мэдээллийг зөвсөн хуваалцлаа. Дараагийн имчилгээрээ уулзтлаа. Түр баяртай.